хийж байгаа юм байна. Энэ оны 9-р сард Серб улсын Белград хотнод кикбоксing залуучуудын дэлхийн аварга шалгаруулалт тэмцээн зохиогдно. Энэ тэмцээнд манай улсын 4 тамирчин оролцохоор Монголын кикбоксing холбоон дээр бэлтгэл сургалтаа хийж байна. Тус тэмцээнд Баясгалан, Бархас байд, Ихбаатар гэсэн эрэгтэй 4 тамирчид оролцохоор болоод байгаа бол эмэгтэй кикбоксчин Халиун мөн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнд оролцохоор бэлтгэл сургалтаа хийж байна. За энд одоо уламжилж ирсэн full contact-ийн төрлөөс гадна шинээр K1-ы бас жинг оруулж гисэн. Сонирхчдын K1 гэж одоо дэлхийн аварга тэмцээнд одоо аль биесны хөтөлбөрт багтсан ийм төрөл болж орсон байна. Энэ дээр манайх нэг 4 одоо залуучуудыг бэлдэж байна. За 51 кг-ийн жинд манай одоо ирээдүй болсон тамирч Бат Баясгалан, 54 кг-ийн жинд Бархасад. За мөн одоо эмэгтэй тамирчин бэлдэж байгаа Халиун гэдэг. За мөн Ихбаатар гэсэн 4 тамирчнаа л одоо залуучны дэлхийн аваргад амжилттай оролцуулахаар бэлтгэл сургалт хийж байна да. Удахгүй Монгол залуучууд маань ийхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорих гэж байгаа бол насан туршидын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай кикбоксчдыг хүлээж байгаа юм байна. Эр зэрэг авхаалт самбаа ихээр шаарддаг тулааны спортын тамирчид маань энэ жилийн амжилтын бүхийгээ үргэлжлүүлэхээр ийхүү бэлтгэл сургалтаа шаргуу хийсээр байна. Scornix-тэй хамтаагаа үзэгчдэд баярлалаа. Бид энэ өдөр хөлбөмбөгийн мэдээллийг та бүхэнд түлхүү үзүүлэхээр